Монгол хэл дээр өгсөн ч энэ нь нэг тийм сүртэй асуудал бол болохгүй. Зөндөө олон хүмүүс виза аваад амжилттай гарч ирсэн. Гол нь та маш өөртөө одоо итгэлтэйгээр ярих хэрэгтэй. Ээрж мураал, сандраал ингээл гацаад ингэх юм бол бүтлгүүтэй шүү манайхаа. Тэгэхээр сандарлаа дараад ер нь монголоор ярьж байгаа бол асуулт ингээ бүрэн дүүрэн хариулаад ямар сандралгүй тэгж яваараа. Дөрөвдүгээрт хэд олуулаа нэг дор визний ярилцлага өгөхгүй байхыг анхаараарай. Ер нь энэ олон удаагийн туршлагаас харахад бол дөрүүлээ, тавуулаа гэр бүлэрээ хүүхдүүдтэйгээ орж байгаа хүмүүс маш их татгалзлыг авч ирсэн. Тэгэхээр хэд олуулаа биш, ер нь бол цагаа хуваах маягтай. Ингээ ороорой та одоо хэрвээ визний зуучлалын газартай холбогдож байгаа бол тэндээс зөвлөгөөг аваад ер нь бол ингэдэг гэсэн шүү. Одоо гэр бүлийн 4 гишүүн байлаа гэхэд визний цаг авах төлбөрөө дөрүүлэнгийн нэг дор хийчих юм бол цаг нь 1 цаг гарч ирээд байгаа. Та дөрүүлэл орохоос өөр аргагүй. Тийм тус тустай ингээд нэрэн дээр нь ингээд шилжүүлэх юм бол цаг нь тус тустай олгогддог. Магадгүй маргааш нөгөөдөр өөр өдрүүдэд зоогдчих юм бол энэ илүү одоо амжилттай байхад чинь нөлөөлөхөр юм байлээ. Дөрүүлээ ороод тавуулаа татгалзсан хариу авч ирснаас ингээд хуваагдж ороо зарим ч гэсэн ингээд 5 дугаарт анхаарах зүйл бол та хүүхдтэйгээ ирэх ямар ч шаардлагагүй. Манайхан ингээд ажиллахаар одоо бага насны хүүхдээ авчираад миний өхөрдөн хүүхдийг харах юм бол одоо шууд л зөвшөөрчих байх гэсэн бодолтой ирдэг нь ер нь ажиглагдсан. Эсвэргээрээ хүүхэд консул та хоёрын ярилцлагыг ингээд төвлөрүүлэхгүйгээр ингээд сатааруулаад байдаг. Консул тантай ярилцаад таны одоо ингээд харагдж байгаа байдал таны ярьж байгаа өнгө аясыг чи ингээд дүгнэх гээд тантай ярилцах гэхэлэр хүүхэд ингээд наан одоо ярих ч юм уу хөдлөх ч юм уу ингээд сатааруулаад байх маягтай байсан шүү. Тэгэхээр хүүхэд бол ерөөсөө авчираад дими тэртээ тэргүй хүүхдийн зайд төвшөндөө